За миний сэдв бол башийн ёсцоо асуудал байсан. Энэ дотор мөн башийн ёсцоо асуудал байна. Гэхдээ ер нь ёсцоо гэдэг асуудлыг ярихаасаа өмнө яагаад энэ асуудал гарч ирсэн бэ? Хүн төрөлхтний түүхэн. Тэгэхээр өнөөдөр бидний явуулж байгаа сургалт семинарын явцад маш олон асуудал дэвшигдэж байгааг та бүхэн харж байгаа. Нэг талаасаа судалгаа, нөгөө талаасаа бодлого, баримт бичиг. Гурав дахь ирэх юм бол тань мэдхэн асуудал ярьж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол та бүхэнд энэ дээрээ танилцуулахын тулд би бас ер нь аль талыг нь оруулж ирэх нь зүйтэй гэсэн юм утгаар. Ягаад гэвэл биднес цаг бага байгаа. Гэхдээ хамгийн гол, хамгийн суур ойлголтуудыг явуулж чадаад энэ дээр цаашаа бид нар өөрсдийнхөө юу гарах болцоотой юм. За тэгэхээр ерөөсөө бүх юм бол сэтгэлгээнээс эхэлсэн. Гэхдээ сэтгэлгээ өнөөдөр бидний хувьд тухайд бол шинжлэх ухаан гэж яригдж байгаа. Ягаад гэвэл бид боловсролын байгууллагад ажиллаж байна. Бид судалгааны байгууллагад ажиллаж байна. Бид бас мэрэгжлийн байгууллагад ажиллаж байгаа юм. Тэгэхээр энэ бүхэн өөрөө тэр шинжлэх ухаан гэдэг юмыг зааж сургах, өвлүүлэх, бүр цаашаа ирэх юм бол тэр хэр зэрэг сэтгэлгээ болж бидний цааш шавьдах өвлөн уламжлуулах вэ гэдэг асуудалтай холбоотой юм. Ингэхээр энэ шинжлэх ухаан өөрөө хүссэн хүсээгүй оюун ухааны ажил. Энэ хүссэн хүсээгүй мэдлэгийг туйрагдаг, бүтээдэг. Бас мэдлэг дээрээ яа харахгүй өөрийнхөө орон зайг бий болгодог. Тэр хөгжмийн мэдлэг байна уу? Тэр философийн мэдлэг байна уу? Эсвэл тэр зүгээр ахын хүрээний биеэ яаж авч явах вэ? Хоолоо яаж идэх вэ? Эсвэл хэрхэн оршин тогтнох вэ? Яаж амьдрах вэ гэдэг асуудалтай ч байж болно гэсэн үг. Энэ бүгд бидэнд энэ мэдлэгийг үүсгэж байгаа. Энэ бүгд мэдлэгийнхээ ачаар бид нар оюун ухаанаа хэрхэн зарж явах вэ? Хэрхэн бид өөрсдийнхөө орон зайг бүтээж явах вэ гэдэг асуудалтай уялдаж байдаг. Ингэхээр зэрэг энэ маань бидний нэргэн тойронд болж байгаа тэр бүх үзэгдлийг яаж ойлгох вэ? Мөн чанарт нь яаж нэвтрэх вэ? Шалтгаан нь юу байгаа юм? Ямар зүй тогтлоор яваад байгаа үзэгдэл юм энэ? Тэгээд үр дагаварт нь юу бий болох вэ гэж. Тэгэхээр бид нар бол өнөөдөр нийгмийн үзэгдэл гэж маш олон зүйлийг тухай ярьдаг. Бид нар бас өөрсдийнхөө хүмүүжил төлөвчлийн тухай асуудал дээр хинээс болоод байна, юунаас болоод байна, надад хэн нөлөөлөв, эсвэл тэр хүнд хэн нөлөөлөв, тэр хүн яагаад ийм болов гэх мэтлэнгээр бид нар үзэгдэл, юмсын, мөн чанар, шалтгаан, зүй тогтол руу байнга орж бас байнга тулгарч байдаг. Ингээд ирэхээр зэрэг эндээс хүссэн хүсээгүй эрдэмтэд судлаачид нөгөө онол сургаал, үзэл баримтлал бидний өнөөдрийн ярих гээд байгаа ёс зүй, тэр ёс зүй гэдэг ойлголт бичигдсэн үү? Бичигдээгүй юу? Тэр хүртэл өөрөө асуудалтай. Хуульчлалын хөвчлэн бичигдсэн ёс зүй гэж ярьдаг. Харин хуульчлаг дагуу мөртлөө хүний мөн чанар, хүний мэс чанар гэдэг ойлголтоор явж байдаг бас нэгэн бичигдээгүй ёс зүй гэж байдаг. Тэр өөрөө хэр зэрэг онол болсон, хэр зэрэг үзэл баримтлал болсон, үүнээс ёс, заншил, уламжлал, Монгол гэдэг онцгойс нэр томьёо, Монгол хүний чанар гэсэн нэр томьёо, Монголын бахархал гэсэн ойлголт бас бидний ондоошил, бидний тусгаарлал бүгд энэ дотор явж байгаа юм. Ингээд ирэхээр зэрэг бид нар яаж энэ зүйлийг бий болгосон юм? Яг түүгээрээ бид цаашаа яаж хөгжсөн юм? Хөгжөөд ирэхээр зэрэг энд аяндаа шинжлэл бий болно. Тэр шинжлэл гэдэг маань оюун ухааны шинжлэл, шинжлэх ухааны шинжлэл, түүгээр зогсохгүй сэтгэлгээний шинжлэл гэж хэрэгдэхээс өөр аргагүй болно. Хүссэн хүсээгүй бид энэ замыг туулж ирсэн. Хүссэн хүсээгүй бид өөрийнхөө амьдралаарч сурсан мэдсэн зүйлээрч энэ рүү орсон. Яг хүн төрөлхтөн ингэж явахдаа өнөөдрийн бидний хамгийн гол ойлголт бол рационализм буюу оюун ухаанаар аливаа зүйлийг сэтгэж шийднэ. Цорын ганц үнэн гэж байж болох уу? Эсвэл шинжлэх ухааны үнэн гэж байж болох уу? Тэр үннийг шалгуурн тэгвэл юу юм бэ? Өнөөдөр яагаад бид нар үнэн гэж ярьсан мөртлөө, шудраг гэж ярьсан мөртлөө түүнийг хэн үнэн гэж батлаад байгаа юм? Түүнийг хэн шудраг гэж батлаад байгаа гэдгийг яагаад бодож үзээгүй вэ? Энэ дээр дэлхий бодсон, сэтгэгчд бодсон, шинжлэх ухаан бодсон энэ бол оюун ухаанаар аливаа зүйлийн үнэн гэдэг ойлголтыг тогтоохыг зорьсон ратио, латин үг, оюун ухаан гэсэн
Энэ үгнээс рационализм үүссэн. Гэхдээ түүнийг туршилтаар батлаад бас олж тогтоож болно гэж хажууд нь эмпиризм гэж орж ирсэн. Тийм учраас өнөөдөр бидний ярьж байгаа судалгаа аваад яахааргүй ажиглалтыг, туршилтыг түүгээр зогсохгүй бас тэр олон жилээр үргэлжлэх давтагдах шин мэдлэгийг гаргах үндэс энэ хоёр зүйлээр гарч ирж сэтгэлгээний шинжилгээгээр орж ирсэн. Яахааргүй эндээс дараа нь шин мэдлэг үүснэ. Тэр шин мэдлэг өөрөө оноод практик нэгдлэг болж тэгээд шинжлэх ухааны салбаруудын үүслийг бий болгосон. Тэгэхээр өнөөдөр шинжлэх ухаан улам бүр олон болж байгаа, салбар нь улам бүр өсөөд бид бол олон шинжлэх ухааны синергет гэдэг ойлголтын дээр хүрч ирсэн гэдэг хамаг шалтгаан бол нөгөө сэтгэлгээний шинжилгээ болон шин мэдлэг үүсэж байгаатай холбоотой юм. За энэ хэр бидний хувьд дараагийнх нь яахааргүй танин мэдхийн тухай асуудал гарч ирнэ. Биш юуг таньж мэдэх ёстой юм бэ? Юуг мэдэх ёстой бид нэг асуулт тавьдаг шүү дээ. Нэг жижигхэн зүйл тохиолдоод ирэхэд тэр нь буруудаар юм яхаа зэрэг ямар нэгэн асуудалтай болоод ирэхээр яах ёстой байсан юм бэ? Одоо бол тэр жижигрийн үг, модны үг гэж бид нар яриад байгаа чинь тэр ш. Тэгэхээр хараа таньж альва зүйлийг таньж мэднэ гэдэг бол бүх цаг үеийн гайхамшигтай асуулт. Яагаад гэдэг асуултанд хариулт гэж байна. Эврика гэж хин хэлсэн бэлээ гэж бид ярьдаг тийм үү? Тэгвэл энэ асуулт бүр эртний соёл иргэншлээс эхэлтэй. Египтчүүд, Шумерчүүд, Аккадууд, Вавилон, Ассируудыг бид нар эртний соёл иргэншлийн голомт гэж ярьдаг. Тэдний нэг бол египтчүүд мэдлэг гэдэг юм ер нь хаана байна гэсэн чинь зүрхэнд байдаг юм а гэж хариулж ирсэн бол харин их сэтгэгч Платон бидэнд тэр чин тархиш сэтгэлгээний төв бол өөрөө тархиш. Харин тэр тархинаас асуулт гарч ирдэг. Үнэн гэж юу юм? Туршлага гэж юу юм? Мэдлэг гэж юу вэ? Үзэл санаа гэж юу вэ? Тэгэхээр бид нар бол өнөөдөр үзэл санаагаа маш их сайн мэдж түүний дараа үзэл баримтлалаа боловсруулж тэгээд зогсохгүй бид нар бүр өөрийнхөө нөгөө амьдралын философи гэж ярьдаг оршин тогтнохын философи руугаа орж байдаг ийм ойлголт юм. За энэ ойлголтод хамгийн их нөлөөтэй зүйл маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Гэхдээ бид нар үүнээс зөвхөн боловсрал ба мэдлэг гэдгийг авч үзье. Боловсрал ба мэдлэг гэдэг утгаар. За боловсрал гэдэг ойлголт бол хөгжлийн цөм ойлголт. Бүх хүн төрөлхтний, бүх ард түмний, бүх үндэстэн угсаатны хөгжлийн цөм ойлголт. Тэр бол тэр ард түмний итгэл найдвар нь боловсрал гэдэг бол тэр бол хүсэл тэмүүлэл нь, сонирхол нь, хүч чадал нь, оюун ухаан нь, соёл нь, тэгээд эрх чөлөө эцэст нь энэ бол үнэт зүйлс нь болж. Бүх ард түмэн, бүх үндэстэн угсаатан боловсрал мэдлэгийг ийм их өндөрөөр бас асар их хүч нөлөөлөл гэж хүлээн зөвшөөрч үүнийхээ төлөө тэмцэж ирсэн. Энийг жижигрүүлээд та бүхэн дээр авчи. Хүн болгон дээр авчи. Энэ таны эрх чөлөө, энэ таны хүсэл мөрөөдөл, энэ таны итгэл найдварчин болж байна. Та хэр зэрэг боловсралтай, хэр зэрэг мэдлэгтэй байна. Тэдний чинээ таны итгэл найдвар өснө. Тэдний чинээ таны эрх чөлөө чинь бий болж чадна. Та төдий чинээ хүч чадaltaй болж ирнэ. Та төдий чинээ хойч үедээ оюун ухаан үнэт зүйлсийг өвлүүлэн уламжлуулах чадaltaй болж ирнэ гэсэн үг. Ингэхээр хүн төрөлхтөн хүний төлөө яваад анхны их сургуулиудаар очсон шүү. Би гэхдээ дээд сургуулийг яриаггүй. Дээд сургууль энэ цаг үеэс өмнө үүссэн байсан. За одоо анхны их сургууль юу гэж? Консерватор бол хөгжмийн урлагийн дээд байгууллага. Гэхдээ бидний зорилго хөгжмийн урлагийн их сургууль болохын төлөө байгаа. Тэгвэл анх хүн төрөлхтөн анх Болооны их сургууль, Оксфордын их сургуулийг анхны их сургууль гэж үүсгээд тэр их сургууль ямар мэрэгжилтэй хүнийг бэлдэх вэ? Юу зааж хүндээ оруулах вэ гэж асуулт тавьж байхдаа аль хэдийн энэ хичээлүүдийг заагаад эхэлсэн. Энэ дотор өшөө урлаг бас байгаа. Орчлон ертөнц хязгааргүй. Гэхдээ тэр дотор хүн шалтгаан ба үр дагаврын холбоосон ч байдаг. Энэ дотор хүн өөрийгөө ч бусдыг ч бас хорвоо ертөнцийг таньж мэдчихэж оршин тогтно. Түүний тулд юу үздгийг? Түүний тулд хөгжим үздгийг? Түүний тулд астроном үздгийг? Тэгээд бас
энэ ухаануудыг үздэг. Ингэсний дараа хүн хэн бод? Их сургуулийн төгсөгчд гэж юм бэ? Их сургууль